сайхан юмда Монгол хүн болж төрөх сайхан юмда Монгол минийч дуулах ийм сайхан их орон. За сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Бүх хотоос мэндчилж байна. За энэ удааны аялал маш охрогон цагийн хооронд боловч бидний хувьд одоо бас маш мартагдашгүй нэгэн үйл явдал болж байна гэж бодож байна. Яг тэгэхээр одоо манай охины анхны аялал Бээжин хотоос одоо бүх хотод ирсэн. 3 дахь. За тэгээд өнөөдөр одоо бид нэр буцаад Бээжинд харж байна. За тэгээд манай аяллаа бас одоо буцалтын замдаа орцсон явж байна. Тэгээ хамгийн гол нь одоо манай охин бас ингээд 3 сар арай болоогүй хэрнээ бас бидний тийм ээ хөлд чирэгдээд одоо бас ингээд аян хийгээд явж байна гэдэг бол одоо бас их сонирхолтой. Тэгээд манайхан ч одоо өнөөдөр 4 одоо ингээд явж байна. Тэгээ манай багийн хамт олон нэг иймэрхүү шиг юм жохоо юмтай. Тэгээ манай хүн чинь ингээ хаадны ширээн дээр гарч ирээд онцлцсон. Яста санаа амар. Одоо ер нь ирээдүйд боломжтой бол одоо аялаад явах зөндөн боломжийг одоо хангаж өгч байна да. За тэгээ хөхөт одоо бас ер нь одоо энэ зүүн өртөө нь бол 2 дугаар давхраа бас ингээ гоё шинчлээд энэ дээр одоо нойлын өрөө байна. Дахиад одоо энэ дээр бас их үрсэн өрөө байна. Тэгээд одоо зөндөө олон бас юм шинэ өрөөнүүд нэмэгдэж байгаа юм байна. Тэгээд энэ бас яг ашиглалтанд ороогүй. Бид нар сая бас энэ дээр гарч ирчээд хэлсэн байхгүй юу. За одоо бид нар хүүхдээ хөхүүлмээр байна яах вэ гэсэн чинь нэг давхард очих нэ. Бид нар тэгээд нэг давхард одоо амжихгүй гэсэн чинь тэгвэл би та нарт нэг жоохон зай гаргаад өгье гэд энэ дээр сууж исэн хүмүүсийг бүгдийг нь явуулаад ингээ бидрийг оруулсан. Ингээ байж байна. Тэгээ ерөнхийдөө бол одоо энэ альтрэгний өртөөний үйлчилгээ энэ төр бол одоо маш сайн болсон байна. Ер нь одоо өнгөрсөн 10 жилийн урдхыг бодвол ер нь хүмүүс нь ч гэсэн бас их сайхан яс журамтай болцсон байна. Бүгдээрээ ингээд гоё цагаа хүлээгээд очрлоо зогсдог болцсон байна. Тэгээд одоо 10 жил гэх юм уу тэрнээс одоо урагшаа бол бас арай л жоохон боторгож ирсэн да ер нь бол.